Манай улсын хувьд экспортын 83.3%-ийг уул уурхайн салбар эзлэхээс гадна цөөн хэдэн хувийг нь махан бүтээгдэхүүн болон ноос ноолорон бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Иймээс импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхээс илүүтэй дотоодын бараа бүтээгдэхүүнд өндөр чанарын шаардлагыг тавин дотооддоо импортыг орлуулах бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэснээрээ дотоодын бараа бүтээгдэхүүнд олон улсын чанарын стандартыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай. За үүний тулд манай улсын хувьд чанарын стандартын дэд бүтцийн бодлогыг бий болгох хэрэгтэй маа. Чанарын дэд бүтц гэдэг маань өнөөдөр стандартчлал, тийм ээ, итгэмжлэл, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, зах зээлийн хяналтын ажиллагааг бол өнөөдөр чанарын дэд бүтц гэж нэрлэж байгаа. Тэгэхээр яг хөөхтөр өнөөдөр Европын холбоо, өөр бусад оронд бараа бүтээгдэхүүнээ Монгол улсаас экспортлохын тулд тэр бүтээгдэхүүнд тавигдах стандартын олон улсынхтай нийцүүлж өгье. За тэгээ тэр бүтээгдэхүүнд хийж байгаа сорилт шинжилгээг нь тийм ээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд хүргэж өгье. Хэмжил зүүн газар бусад хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын оролцоотой холбогдох лаборатори судалгааны институтыг оролцуулсан ийм үндэсний зөвлөлийн хүрээнд стандартуудыг шинжлэх ажлыг зохион байгуулж батлах ажиллагаагаа явуулж байгаа. Монгол улсын хэмжээнд дотооддоо бараа үйлдвэрлэдэг 150 гаруй аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Үүнээс 83 аж ахуй нэгж байгууллага нь олон улсын чанарын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Иймээс үлдсэн дотоодын үйлдвэрийг олон улсын чанарын стандартын түвшинд ажилуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Манай улсын хувьд дотоодын бараа бүтээгдэхүүнийг олон улсын чанарын стандартын дагуу үйлдвэрлэснээр Азийн улс орон төдийгүй Европын улсуудад экспорт гаргах бүрэн боломжтой болох юм а.